Эйсэмэ цоноо бурхны явгаас утгүй. Явгаас ут Баярбаатар. Мөн хайрлагаар залуу шүү. За Баярбаатар мэдчиж байна. За. Өнөөдөр нэг юмны баяр болж байгаа гэсэн шүү. Тэр баярын мэндийг хүргэчээ. За би ч тэгж баячуудыг дуурайж тэр баяр тэмдэглээд яваад чадахгүй байх gibi. Энэ гэрэл мэрэл авцсан явж ийн энэ ажил дээр очны ганц гэрэл мэрэл холбоотой байгаад тийм ээ. Ажил төрлөө амжуулъя. Баян хүмүүс л баярлдаг юм байгаас баячуудыг дагаж тэгж үргэлдээд явах. Монголын баяр ямар ихцэн үхээс багтсан биш. За нэг тийм байна. За гол ярианы сэдв рүү орноо. Ямар хүнтэй суух вэ гэдэг асуултыг одоо энэ их тавих юм хүмүүс. За тэгэнгүүт аав ээж ойр тойрны хүмүүс зөвлөж байгаагийн сонсохоор сайн хүнтэй суугаарай л. Зөв хүнтэй суугаарай л гэх юм. Сайн хүнийг нь гаднаас нь хараад яаж мэдэх вэ? Мэдээж хэрэг л муу хүнтэй суугаадахыг гэж хинч бодохгүй шүү дээ. Ер нь суусан хүнээ муу гэж хинч бодохгүй шүү дээ. Тийм ээ. Тэр нэг анхаарцгаа. За тэгээ бурхны үгээр ганцхан зөвлөгөө өгье зөө юу. Ямар хүнтэй суух вэ? Залуучуудаа өнөөдөр баяраар бодвол баахан амтан бие биендээ хайр сэтгэлээ илчиж уу болоод тэгээд цаашаа явах байлгүй. Тэр уу гэж байгаа хүн чинь ямар хүн бэ гэдгийг нэг эхлээд уантахаас өмнө сайн бодоод авахтаар. Ямар хүнтэй суух вэ? Тэрс товчхон хариулъя. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэж байдаг тийм үү? Тэнийг бол мэдж байгаа юм байна сте манай оонууд. Эр эмгээ хоёр хүнс байдгийг бол мэдж байгаа юм байна сте. Дундуур нь гомо лесбийн нэтргээд сармаг нөхдүүд байгаа тийм ээ? Зөв. Энийг бол ингээ гурван төрлийн хүүс байна гэж ойлгож болно тийм үү? Зөв. Энийг ойлгох хэрэгтэй. За дараа нь амьдрал дээр бол сайн хүн байна, муу хүн байна тийм үү? Хоёр төрлийн хүн байна шүү дээ. Дундуур нь сайн юм шиг, муу юм шиг сармаг нөхдүүд байна тийм ээ? Зөв. Энийг ойлгож байна уу? Ойлгож байна. За сайн байна. Яг энэнтэй чин ижилхэн заяа. Энэнтэй чин ижилхэн хүн эрэгтэй эмэгтэй төрөлхтөө ижилхэн. Хүний сэтгэлгээ гэж юм бас яг 2-3 янз төрнө. Ямар уу? Эхний хүн болов шүү дээ те. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн гэж байна. Сэтгэлгээтэй, сэтгэлтэй хүн гэж байна. Нөгөөх нь бол яах вэ гэхээр зугаа цэнгэлийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Сэтгэлгээтэй хүн гэж байна. Дундуур нь бас нэг жижиг сажиг зугаа цэнгэл хийчдэг те. Тэгсэн мөртлөө бас нэг амьдрал хавгаа алдахгүй ингээ яваад байгаа гэсэн хүмүүс бас байна. Саармаг нөхдүүд бас байна. За ийм 3 төрлийн сэтгэлгээтэй, сэтгэлтэй хүмүүс гэж байдгийн шүү. Мөн үү? За зугаа цэнгэлийн төлөө сэтгэлтэй хүн бол ер нь баярыг алгасахгүй. Ер нь болж игүүл тэгээ дууж идэн зугаа цэнгэл хүүхэн шуухан авгаа хүүхэн тийм ээ нөхөр сүүтэр гэлдөө хангаа 9 шид юм хийхийг л бодно. Баар сав одоо юу байдгийг аялал зугаалга. Ямар л зугаал цэнгэлж болох юу вэ? Тэрнийг ер нь байг тархин дотроо бодож явдаг гэсэн үг. За тийм хүмүүсийн амьдрал бол хизээж өөдлөхгүй. Яг нь Монголын нөхцөлд бас нэг дээр нэг хэдэн хулгайч нар зугаа цэнгэлийн төлөө төрцөн хэдэн хулгайч нар сэтгэлгээтэй хэдэн хулгайч нар гарчаад бас баян тарга яваад байх шиг байна. Ер нь амьдралд тэр зугаа цэнгэлийн төлөө явж байгаа нөхдүүд бол нэг удадаггүй байхгүй юу? Ер нь амьдралд амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, амьдралаа босгочих гэсэн сэтгэлтэй хүмүүс л хол явдаг юм шүү. Эцсийн эцэд ялдгийн шүү. Яг уу жоох удаан байж бол тийм ээ? Яг уу жоох олж байгаа юм бага байж бол тийм ээ? Тэгтэл явсараад яст мэлхий шиг эцэд нь яг нь туулаануудыг гүйцэтгэл байхгүй юу? Барианда төрүүлж ордог л байхгүй юу? Тэрнийг анхаараарай. Ямар хүнтэй суух вэ? Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүнтэй л суу. За болий гэж бодоход саарл нөхдүүдтэй суу. Ойлгосноо? Хаяа нэг шоучдаг тийм ээ? Хаяа нэг бужигнуучдаг. Тэгтээ амьдралаа алддаг уу? Тийм ээ зүтгээд байдаг. Яг зөв. За тийм хүмүүсийг таних бол амархан шүү дээ. Сайн хүн муу хүн хоёрыг бол танихд хэцүү. Мөн үү? Муу хүний дүртэй сайн хүн зөндөө байна. Жишээ нь сошиалд харагдаад байгаа зөвхөгдөөд байгаа Баярбаатараас өсвөлээд тийм ээ хөөх юм харахад хүн хараад зөвхөд байгаа их таар хүн шиг юм шиг мөртлөө цаанаа сэтгэл нь ариун цагаан сүү шиг байгаа шүү дээ. Энэ ямар ерөөлөөр энэ Монголд ирсэн гэмээр тийм дархийн ямар нэгэн дүр мөр шиг юм хүн байж шүү дээ. Тийм. Тэгтэл чи эсэргээрээ наана сүү шиг цаанаа бол тийм ээ хүн хог шиг юм зөндөө байна шүү дээ тийм ээ.
Мөн үү? Тэгээ ямар энэ муу хүмүүстэй ч хүн суухгүйгээр суухгүй байлтай нь шүү дээ юм шүү. Сууж л тагаарна шүү дээ хин нэгэн хүн. Тэгэхээр яах нь вэ? Тэр муу дотроос нь ч бай, сайн дотроос нь ч бай, саарал дотроос нь ч бай. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүнтэй л суухыг бодоорой. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг таних бол амархан. Бас нэг олсон 5 цаасаа хэмнэжийн үү? Тийм ээ? Ажил төрөлхий, тийм ажилд орчих юмсан, ингэчих юмсан, тэгчих юмсан, тийм юм бүтээчих юмсан. Ерөөсөө л ойлгомжтой. 6 цэнгэлийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бол тааралдаад ойлгомжтой шүү дээ. Тийм хүүхэн шуухан, ийм архитарс. Тийм үстэй. Тийм 6 цэнгэл тоглоё наадыг. Ерөөсөө л ойлгомжтой. Тэр тийм ээ, тийм сэтгэлгээтэй хүнийг таних үнэхээр амархан. Тийм учраас энэ залуучууд хүүхдүүд хүнтэй суухдаа амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүнтэй л суухыг хичээгээрэй. Жишээ татаж ярихгүй бол одоо энэ манай оонууд ч ойлгодог байхгүй. Тийм ээ, айгүй нэг тийм гоё жишээ татаж ярихгүй бол. Тэгээ жишээ татхаа мартсан байна өршөөгөөрэй. Тийм биднэрт би юм ойлгох зовж байгаа юм ш. Одоо жишээ татах юм бол хамгийн энэний сонгодог жишээ хин бэ гэх юм бол Чингис хаан анх хатан хоёр байна. За манай Чингис хаан бол 6 цэнгэлийн төлөө сэтгэлгээтэй хүн байна. За манай анх хатан бол амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байна. За тэгээ зайлвал тэр анх хатан хараад тахтал зүтгээд байхын зайлвал нөгөөх бол тэгээд хөөхөн шуухан дэлдэв 6 цэнгэл шоу тийм ээ хандлт менежер зэнержер маркетинг ингээд солиороод ингээд байж байгаа зэрэг нь хар. Ерөөсөө л энэ шүү дээ. 6 цэнгэлийн төлөө сэтгэлтэй хүнтэй суух юм бол Чингисэрхүү хүнтэй суух юм бол амьдрал ингээд замарна. Мөн үү? Олсон хэдий чинь 6 цэнгэл рүү явуулаад. Нэг талдаа. Нөгөө талдаа Чингисийн өнцгөөс харах юм бол тийм ээ. Анх хатан шиг амьдралын төлөө сэтгэлтэй хүнтэй суучих юм бол яах нь вэ? Сайхан зүгээр тийжилгээд амьдрч чинь шүү. За иймэрхүү байна. Баярлалаа. Баяртай. Зүүн жишээ татсан уу?